E-гэрээ системд гарын үсэг үүсгэх. Сайн байна уу? E-гэрээ системд хувийн болон байгууллагын удирдлага ажилтнууд гарын үсгээ үүсгэх заавар хүргэж байна. Та хувийн болон байгууллагын баримтчиг баталгаажуулах үүднээс баталгаад гарын үсгээ нэг удаа чанартай үүсгэсэн тохиолдолд цаашид бүх төрлийн баримтчиг ташиглах тул ахиж үүсгэх шаардлагагүй юм аа. E-гэрээ системд имэйл эсвэл дан танил нэвтрэлтийн системээр нэвтэрж орсны дараагаар профайл хэсэг зочилж хувийн мэдээллийн доор байрлах гарын үсэг гэдэг дээр дарж ороод гарын үсэг цонхонд өөрийн цахим гарын үсгээ зурх олон зургаар оруулаад үүсгэх товчийг дараарай. Гарын үсэг цонхонд байрших гарын үсгийн формат хэсэгт өөрийн онцлогоос хамааран стандарт эсвэл богино гэж сонгож үүсгээрэй. Суурин болон зөөврийн төхөөрөмж эсвэл гар утсаараа хүртэл гарын үсгээ зурж үүсгэх боломжтой. Гарын үсгээ зурж үүсгэсэн тохиолдолд үргэлжлүүлэх товч дарснаар таны гарын үсэг аливаа баримтчигт хэрхэн зурагдах нь харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд буцах товчтой дарж дахин зурх эсвэл зургаар оруулах боломжтой. Хэрэв зургаар оруулах бол тохирох зураг оруулсны дараагаар гарын үсэг үүсгэх цонхны доод хэсэгт байрлах арын дэвсгэр арилгах гэдэг дээр дараад гарын үсгийн бичвэртэй хэсгээ зөөгт харуулад үүсгэсэн тохиолдолд таны гарын үсэг баримтчигт илүү боловсронгуй зурагдах юм аа. Аль ч тохиолдолд та тохирох зайд гарын үсгийн бичвэрээ татаж тод боловсронгуй үүсгээрэй. Цаасгүй ногоон шийдлийг сонгож байгаа танд баярлалаа.